Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр эрүүл мэндийн хичээл орно. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. Өнөөдрийнхөө хичээлээр сайн муу хүнсийг ялгаж сурцгаая. Мөн өөрийн биед хэрэгтэй хүнсний зүйлийг мэдэж авцгаая. Хүний биед ямар хүнсний бүтээгдэхүүн сайн бэ хүүхдүүд ээ? Та нар юу гэж бодож байна? Урлан бүтээгдэхүүн, сүү цагаан идэ, жимс хүнсний ногоо, мөн махан бүтээгдэхүүн эдгээр зүйлсээр амин дэмтэй хоол хүнс хийж идвэл хүний биед маш сайн. Хүний биед ямар хүнсний бүтээгдэхүүн муу вэ хүүхдүүд ээ? Юуг идэж ууж болохгүй вэ? Та нар юу гэж бодож байна? Зүйтэй. Кола, чипс, төрөл бүрийн чихэр шоколад, бэлэн гоймон, муудсан хүнсний бүтээгдэхүүн, мөн түргэн боловсруулсан бүтээгдэхүүн. Эдгээр зүйлсийг байнга хэрэглэж болохгүй шүү хүүхдүүд ээ. Хүүхдүүд та нар ээжийнхээ хийж өгсөн хоолыг амтархан идэж байгаарай. Ээжигийн хийж өгсөн хоолыг идэхгүй байж болохгүй шүү. Хүний биед муу хүнсний бүтээгдэхүүн хит их хэрэглэвэл өвдөх аюултай шүү. Хүүхдүүд та нар хит их чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл жингийн илүүдэлд орж бие нь өвдөх аюултай шүү. Хүүхдүүд та нар өөрийн биед хэрэгтэй хүнсний зүйлийг байнга хэрэглэж байгаарай. Өөрийн биед хэрэгтэй хүнсний зүйлийг хэрэглэвэл эрүүл чийрэг, эрдэм номтой сайн хүүхэд болно шүү. Багш нэг даалгавар өгье. Дараах зургуудыг ажиглаад хүний биед сайн хүнсний зүйлийн доор зөв тэмдэг, хүний биед муу хүнсний зүйлийн доор хориглох тэмдэг тус тус тавиарай хүүхдүүд ээ. Хүүхдүүд өөрийнхөө биед хэрэгтэй хүнсний зүйлийг хэрэглэж хөвшөөрэй. Өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.